Өнгөрсөн нямгаргийн өглөө Францын нийслэл Парис хотод байрладаг Луврын музей гигant цагаан өдөр олон хүний нүдэн дээр дээрэмдэж тунсан гэмт хэрэг гарсан. За энэ хэрэг одоо өнөөдрийн байдлаар дэлхийн нийтийн анхаарлын төвд байсаар байна. Ер нь тэгээд гэмт хэрэг судалдаг, сонирхдог, мөрддөг хүмүүс бол юу гэж хэлж байгаа юм гэхээр Францын сүүлийн 100 жилд болсон хамгийн өндөр хохиролтой сүр дүүлэнтэй гэмт хэрэг боллоо гэдэг талаасаа бол ерөнхийдөө ярьж байгаа. Зарим хүмүүс бол Моно Лизагийн хулгайлсан тэр хулгайн түүхтэй, дээрмийн түүхтэй ерөнхийдөө дүүц очихоор хэмжээний бас том гэмт хэрэг боллоо гэж үзэж байгаа. За тэгээ өнөөдрийн байдлаар энэ хэргийн араас мөрдөж байгаа хууль хүчний байгууллагын үйл ажиллагаа ахиц дэвшил ямар байгаа юм бэ гэдгийг нэгэн хариуцлагатай албан тушаалтан сэтгүүлч нарын асуултанд хариулсан байна. За үүнийг та бүхэндээ би энгийн үг хэлгээр маш тодорхой яриад өгөө явуулъя. Ерөнхийдөө энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, зохион байгуулалт, шин чанар, олон үйл ажиллагааны арга барил, дээрэс нь улс төрийн нөхцөл байдал, олон улсад дуйлан шуугиан тарьж байгаа гэх мэтийн олон зүйлүүдээр нь авч үнэл дүгнэх юм бол яхаарахгүй дэлхийн хэмжээний аимшигтай том хулгай дээрмийн хэрэг гарчлаа гэдгийг бол хүмүүс бол ойлгож байгаа. За ингээд сэтгүүлч нар ээлжээсээ асуугаад эхэлнэ. Нөхөр дарга Парист болсон Луврын дээрмийн хэрэгтэй холбоотой мөрдөн шаардах ажил ерөнхийдөө ямар шүү төвшөнд явж байна. За эрхэм сэтгүүлч нарын өдрийн амгалан айлтгыг ямар ч байсан гэмт хэргийн мөрдлөг шаардлага ажил бол 24 цагийн турш Парисод хийхгүй Франц тэр тусмаа холбоотон болон дэлхийн бусад орны хүчний болон тагнуулын байгууллагатай хамт нэгтэрч энэ хэргийн араас идэвхтэй ажиллаж байна. Энэ хэргийг хийсэн хүмүүсийг та бүхэн мэдэж авч чадсан уу? За энэ бол яхаарахгүй зохион байгуулалттай гэмт хэрэг байгаа. За Иль-дэ-Франсын нутаг дэвсгэрээс ирсэн гэмт хэргийн зохион байгуулалттай бүлдэглэл энэ хэргийг бол зохион байгуулж үйлдсэн. Тийм үү. Тэгвэл энэ хулгайлагдсан эд зүйлийг буцааж өөр хүн амьтанд зарж мөнгө болгоно гэдэг бол үнэхээр баг боломжгүй маш хэцүү ажил. Тэгэхээр энийг хулгайлсан Иль-дэ-Франсын хулгайч нар чинь задлаа, жижиглээ ингээд энэ тэнд борлуулах тийм болцоо байдгийм үү? Та бүхэн энэ дээр ямар ахиц дэвш гаргаж байна? Мэдээж энэ гэмт хэргийг хэн нэгэн захиалсан байгаа. За тэгээд энэ үнэт хэдлэлийг зарсны дараа энэ хүмүүс цалин мөнгө авна гэсэн үг бол биш. Угаасаа энэ захиалгад зохион байгуулалтад дээрмийн хэргийг үйлснийхэн дараа тодорхой хэмжээний мөнгөн урамшууллаа аваад захиалагч этгээдэд эдгээр зүйлүүдийг өгсөн байгаа гэсэн тамгалал бидэнд байна. Эрхэм дарга танаас нэг юм асуусан. Энэ Луврын музейний тэр хулгайч нар нэвтэж орсон цонх болон тагтан дээр яагаад аюулгүй үүднээс төмөр торнуудыг бэхэлж хийгээгүй юм бэ? За яг асуудлаар чинь тухайн өдөр нямгаргийн өдөр бид нэр шуурхай хуралдаан бүх төрлийн албаныхан болон Луврын музейн удирдлагууд сууж байгаад энэ талаар бол ярилцсан. За нэгдүгээрт яхаарахгүй хотын болон Парис хотын архитектурын сайханд бас харшлах байсан учраас иймэрхүү зүйлийг бол хийгээгүй. Хоёрдугаар тухайн балконы болон бусад цонхнууд бол өндөр хамгаалалттай төсвөртэй яг хамгаалтын стандарт дагуу суурилуулсан шилнүүд байсан. Ер нь тухайн өдөр энэ Луврын музейд холбоотой хамгаалтын системүүдийн наривчилсан тайлан рапортуудыг аудитын шалгалт хийж бол ерөнхийдөө багцаа судалгаа авсан. Энэ дээр бол ажиглагдсан юм юу гэхээр Луврын музейд хяналтын камерын систем бол тултал 100% хөгжөөгүй байсан. Нэг ойролцоогоос 30-40%-ийг бол камерын хяналтаар хэмжилсэн байна. Зарим өдөр хүн ихтэй байх юм бол зарим камергүй өрөөнүүдийг хааж зөвхөн биежилсэн хамгаалагч болон музейн тайлбарлагч нарынхаа хүн хүчний болцоонд тааруулж музейгээ тодорхой хэмжээнд нээж бас ажиллуулж ирсэн байдгийм. Дээрээс нь бас Парис хотын цагдаагийнхан ямар ч үсэн Луврын музейтэй тохиоллын болон камерын системээр ямар ч үсэн холбогдоогүй байсан өөрөө бас султгаал болсон. Тухайн хэргийн өглөө 9:37-д анхны мэдээлэл цагдаагийн хэлтэст бол авагдсан байдаг. Гэтэл хулгайч нар 9:30-нд хулгай зэрэгийг хийгээд ойролцоогоор 3 минут 38 секундэд
8 ширхэг хосгүй үнэт эдлийг хулгайлаад аваад зугтсан. Тэгэхээр ерөнхийдөө энэ Луврын музей дотор Парисуудын цагдаагийн ямар нэгэн одоо тасагч гэдэг юм уу, пост ч гэдэг юм уу, тиймэрхүү зүйл байдаггүй. Зөвхөн Луврын одоо хамгаалтын албаныхан Луврын одоо музейн захиргааны одоо шууд удирдлаганд байдаг ийм нэгжүүд байсан. Тэгээ энэ нь одоо холбоотой ажиллах хурдан шуурхай арга хэмжээ авахд бас нөлөөлсөн болов уу гэдэг таамаглууд бас явж байгаа. Тэгээд нэмээд хэлэхэд Луврын музейн одоо том даргыг маргааш одоо Сенатын шууд хурлаар оруулж ерөнхийдөө мөрдөн байцаалтанд оруулж асуух тодруулах их олон зүйлүүд байгаа. Нөхөр дарга тэгээд энэ тентхийн одоо хулгайч нар гүйж ирээд энэ хулгай дээрмийн хэргийг хийсэн гэхэд бол бид нар итгэхгүй байна. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр энэ Луврын музейгийн дотор ажилладаг ажилтан албан хаагч нар энэ гэмт хэрэгт бас холбоотой магадлалтай юу? Бид нар ер нь их олон таамаг дэвшүүлээ түүнийхээ араас бол хөөцөлдөж мухарлж байгаа. Тэгэхээр энэ талын одоо зүйлүүдийн шалгалт тандалт одоо нотлог баримт цуглуулах, хүн болгоныг байцаах, асуух бүх зүйлийг бол яг хууль ёсны дагуу хийгдэж явж байгаа учраас санаа зовхон байхгүй. Гэмт хэрэг гарсан Аполлоны танхимд байрлах шилэн хоргонуудад яагаад одоо үнэт зүйлүүдийг хоёр ч юм уу ингээд олон тоогоор хийсэн бэ? Энэ нь одоо хулгайч нарын одоо хулгай зэлгээгээ хийхэд нэг амар дөхөн болчихсон юм уу гэдэг талаас нь та бүхэн одоо шалгаж судалж байгаа юу? Яг анхан шатны авгцсан одоо мөрдөн шалгах ажиллагааны одоо дүгнэлтээс харахад бол хулгайч нар нэг 9 минутын турш энэ гэмт хэргийг одоо гүйцэлдүүлнэ гэсэн төлөвлөгөөд орж ирсэн байх магадaltaй байгаа. Гэхдээ яг аргагүй одоо олон одоо нөхцөл байдал эднэрт одоо ашигтайгаар эргэсэн учраас 3 минут 38 секундэд ажил хэрэгээ амжуулчаад одоо цагдаагийн бие бүртгэхээс өмнө бол амжиж зугтсан. Тэгээд цаашдаа энэ шилэн хорог болон гадна талын балконы төмөр тор хаалтууд байсан болвол бидний таамаглаж байгаагаар хулгайч нар энтэй ноцолдоод ойролцоогоор нэг 7 минут орчим ноцолдог байсан байх гэсэн тийм одоо багцаа судалгаа, криминалистийн дүгнэлт шинжилгээ бол гарч л байна. Энэ хулгай дээрмийн хэрэг ерөнхийдөө гадаадад болсон бусад ижил төрлийн гэмт хэрэгүүд эсвэл Франц дотроо болсон одоо музейтэй холбоотой гэмт хэрэгүүдтэй арга барилаараа ер нь төстэй байгаа юу? Та бүхэн энэ дээр ямар хариулт өгөх вэ? За энэ хэрэг дээр ямар ч байсан Францынуудад дэвсгэр дээр байгаа яг энэ соёлын өвийн болон эртний эдлэл янз янзын зүйлүүд дээр одоо үйлдэгдсэн гэмт хэргийг судалдаг манай улсын хамгийн шилдэг жаргал мөрдөгчийг Парисуудад цуглуулж Парисуудын прокурорын шууд удирдлаганд ор нэгтгэж ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа. За тэгээд ерөнхий прокурор өглөө болгон ерөнхийлөгч Макронд илтгэл рапорт өгж цаг үеийн байдлын мэдээлэл сонсголыг бол хийж байгаа. За энэ гэмт хэрэгт төстэй гэмт хэрэг яг одоо 9 сарын эхээр гарсан бас нэг музейн шин донд болсон хулгайн гэмт хэрэгтэй бас төстэй чанартай байх бас магадлал байгаа. Гэхдээ нэг бүлэглэл хийсэн үү тустай юу гэдэг нь бол мөрдөн байцаалтын тусдын өөрсдийн чиг арга барилаар явагдаж байгаа. За энэ гэмт хэрэгэн дээр юу болсон бэ гэхээр шөнийн цагаар одоо хажуудлын байшингийн цонхоор нэвтэрч музей рүү орсон. За музейд оронгуудаа тэнд байсан хятадын эртний 2 варыг одоо хулгайлж шүн алга болсон байдаг. За яг энэ хүмүүсийг цонх хаглаад нэвтрэхэд музейн тохиолын систем бол ажилласан. Ажиллаж исэн ч гэсэн хулгайч нар орж авах ёстой юм аваад тэгээд харанхуй шин уусаад алга болсон. Эдрэдэргийн аргаас манай холбогдох цагдаа зэргийн хүчний байгууллагын бол шуурхай ажиллаж байгаа. Ахад нэг асуудал байна л да. Яагаад одоо тэр балкон дээр гарчаад хулгайч нар янз янзын тоног хөрөмжөөр цонхыг хөрөөдөө таглаа зогсож байхад одоо тэр хэсгийн тохиолол энэ тал дуграагүй юм бэ? Энэ дээр та ямар хариулт өгөхөөр байна? За наадах чинь бол бас судалж байгаа. Тохиол хамгаалтын систем нь бол мэдээж одоо цонх хагарахд оргих үед бол ажиллахаар бүх зүйлийг зохицуулагдсан байдаг. Гэхдээ тухайн үед яг юу болсон бэ? Яагаад дуграагүй гэдэг дээр одоо хяналтын тусгай одоо ажлын хэсэг гарцсан шалгаж байгаа. Ямар ч үсэн гэмт хэрэг гараад одоо удаагүй байгаа учраас яг та бүхэнд одоо хариултыг бэлэн зэл өгч бас боломжгүй байгаа ш. Энэ дээрмийн хэрэгтэй одоо араас нь хөөцөлж байгаа ямар цагдаагийн одоо бүрэлдэхүүн ажиллаж байгаа та бүхэн одоо энд тодорхой мэдээллийг өгч болох уу? За түрүү хэлсэн одоо манай Франц улсад байдаг
одоо эд одоо тий өндөр туршлагатай 60 мөрдөн байцаагч одоо эрүүгийн 90 сурвалжлагаар гарсан зохион байгуулалтын гэмт хэргийг илрүүлдэг манай улсын шилдэг мөрдөн байцаагч нар бол Парист ирж гисэн энэ хэргийн араас бол тус тусынхаа ажлыг бол хийж байгаа. Үүн дээр нэмээд Парис болон Парисын тойргуудын одоо бастионы 37 одоо тий цагдаагийн хилтэст тэдний нэгж албадууд өөрсдийн нутаг дэвсгэр дээр байгаа бүх одоо таньж мэддэг эсвэл одоо гэмтэргийн бүлгэлүүдэд шургуулсан мэдээлэгч туршуулагч нарыг бүгдийг босгож сэгсэрч энэ хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг бол хамж цуглуулж байгаа. Энэ мэдээлэл ерөнхийдөө базагдаад Парисуудын прокурор хянагдаад гадааддуудаас авагдсан нууц болон тагнуулын тусгай шийдвэрлэгдсэн мэдээллүүдээр давхар баталгаажиж ерөнхийлөгч Макронд бол гурж байгаа. Ямар ч үсэн энэ хулгайч нарын араас бол одоо манай мэргэжлийн тусгай одоо мөрдөгч эрүүгийнхэн болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцдэг тасаг нэгж бригадууд бол бүрэн орчихсон ажиллаж байгаа. Энэ хулгайн гэмт хэргийг дээрмийн хэргийг зохион байгуулсан хүмүүс эдгээр одоо дээрэмсэн эд зүйлээ хайлуулж алт мөнгө олгоо ширхэглээ зарах зорилгоор хийсэн гэж бодож байна. Та бүхэн юу гэж бодож байна? За ерөнхийдөө иймэрхүү соёлын өвтөө гэмт тэргүүдээс харж байхад ямар ч байсан энэ соёлын үнэт өвөө яг энэ бодит байдлаар нь бусдад дамлах эсвэл зарах гэж оролдох юм бол өөрсдөөс эрсдэлтэй байдаг учраас ямар нэгэн аргаар задлах, жижиглэх, айлуулах тийм үйл явц руу орчих гээд байдаг. Хоёрдугаарт яг ийм дүүлэнтэй одоо гэмт хэргийн гол одоо бид зүйл объектыг хинэгнээс худалдаж авна гэдэг авж байгаа авагч талдаа өөрөө эрсдэлтэй байдаг учраас хэдий чинээ энэ одоо зүйлс одоо ямар янзын зүйл нь хулгайчийн гар дээр хэдий чинь удаан байна төдий чинь эднэрт эрсдэлтэй байдаг. Тэгэхээр ямар ч байсан энийг одоо задлсан уу яасан уу гэдгийг бол одоо бид нар бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхий практик дээр бол ихэвчлэн хайлуулаад задлаад өг төрхийг өөрчлөөд хил дамнуулаад өөрсдийн сувгаараас гадагш нь гаргадаг тийм одоо практикууд бол байдаг. Энэ хулгайч нарын ашигласан тоног төхөөрөмж багаж хэрэгслийг та бүхэн хэргийн газар дээрээс бол хурааж авсан гэж байгаа. Энэ талаар та нарийн мэдээлэл өгөх үү? За асуудалчин бол өөрөө мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас би прокурорын зөвшөөрлийн дагуу тодорхой хэмжээний мэдээлэлд бол мэдээлэл өгж байгаа шүү. Тэрнээс ч одоо хаамаагүй амны зургаараа бураад байхгүй. Гэхдээ яг аргагүй одоо хэргийн газар дээр одоо хүмүүсийн үлдээсэн эдмэрийн баримтын зөвлөдөг бол бэхжүүлж одоо урааж авсан. Яг нэг сонирхуулж юм хэлж ихэд энэ гэмт хэрэг бол маш өндөр зохион байгуулалттай маш өндөр хэмжээний ур чадвар зориг зүрх шаардсан ажиллагаа байсан. Энэ ажлаа амжуулсан. Гэхдээ бас нэг эргэлзээ төрүүлж байгаа юм юу гэхээр энэ хэргийг ийм өндөр түвшинд хийжээд асар их хэмжээний алдаадуудад эдмүрийн баримтыг үлдээгээд одоо зугтсан байгаа нь өөрсдөө энэ хэргийн араас явж байгаа ажлын хэсгийн толгойныхны бас одоо хүмүүсийн толгойн өвчин болж байгаа гэхэд бас одоо илүүдэхгүй хэлье. Ер нь хулгайч дээрэмчид ерөнхийдөө яг энэ Эрдэнэсийн агуулгадж исэн Аполлоны энэ өрөөг зөвхөн сонгож яагаад орсон гэж та бүхэн бодож байгаа вэ? За хэрэг дээр ч олон таамаглал байгаа. Тэгээ ямар ч байсан одоо мөрдөн шалгах ажил бол явагдаж байгаа. Ямар ч байсан бидний өнөөдрийн мэдж байгаагаар бол гэмт хэргийг бол маш өндөр зохион байгуулалтаа хийхээс гадна гэмт хэргийн дээгжүүрэн буюу одоо тэр үйлдэж байгаа халдагч этгээдүүд яг өөрсдийн цагт өөрсдийн байран дээр маш дэг журамтайгаар зохион байгуулалтаагаар эдгээр хэрэгүүдийг хийж исэн нь бол одоо бичлэг болон гэрчийн мэдүүлгүүдээр бол авагдсан олон нотлох баримтууд дээр бол ил харагдаж байгаа. Яг тухайн өдөр Нямгаргийн өглөөний гэмт хэргийг одоо зохион байгуулсан нь өөрөө санамдгүй зүйл бас биш л те. Яагаад тэгэхээр Нямгаргийн өглөөгөр ерөнхийдөө Парис хотод ажиллаж одоо гараанд гарч байгаа цагдаагийнтууд бол маш бага байдгийг. Тийм учраас одоо архив хулгайч нар болон зохион байгуулалтын гэмт хэргийн бүлэглэлүүд энэ хүн Нямгаргийн өглөөний 9 цаг 30 минутыг бас санамсаргүй сонгоогоо гэдгийг бид нар бол ойлгож байгаа. Гэмт хэрэг гараад овоо одон хончлоо. Тэгээд энэ хулгайч нарын явсан чиглэл байрлалыг ер нь та бүхэн олж тогтоосон юм уу? Яагаад энэ талаар мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ?
За юу шүү наа асуугаад байгаа юм чи өөрөө мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас ерөнхийдөө би хэлэхгүй. Гэхдээ ямар ч үсэн хулгайч нарын зугтсан чиглэлийг бол бид нар мэдж байгаа. За яг хальт зухас дуртахад А6 замаар одоо энэ скутертайгаа зугтсан одоо биднэрт хангалттай нотлохын бичлэгүүд бол байдаг. Одоо тэгээ та нарын мөрдөн шалгаж байгаа ажилд ямар одоо тэ ахиц дэвшил байна? Үүнийг та дэлгэрүүлээд асуугаагүй асуултуудад хариулах тийм боломж байна уу? За яг хэлий гэсэн бүх зүйлүүдийг та бүхэн асуугаад ерөнхийдөө бараг буулчлаа. Гэхдээ ямар ч үсэн энэ гэмтэрийг бол өөр их өвөрмөц зохион бүтцтэй гэмтэрэг гэж ажиглагдаж байгаа. Яг тэгэхээр үнэхээр юм асан зохион байгуулагдахаас гадна бас сонирхчийн төвшөнд бас хүмүүс оролцсон болов гэмээр улмөрүүд бол их байгаа. Тэгэхээр яг энэ хоёр туйлын яг гол хэсгээр бүх хувилбараар бид нар таамаг дэвшүүлж одоо 24 цагийн турш одоо гадаад дотоод болон олон хүмүүсийн дэмжлэг өгж байгаа мэдээл авдж байгаа олон нотлох баримтуудаар бид нэр түшиглэж анализуулан янз янзын одоо гүйцэтгэх ажиллагаануудыг явуулж байгаа. Тэгээд цаг хугацаанд нь та бүхэндээ бас тодорхой болсон мэдээллүүдийг Парис хотын прокурорын өгсөн зөвшөөрлийн дагуу ингэж хэлээд явна. Цаг хугацаа яваад байдаг. Тэгээ энэ гэмтэргээ хурдан илрүүлэхгүй бол одоо энэ үнэтэй цайтай эдлэл хэрэгслүүд мань одоо бүрэн бүтэн оролдох магадлал нь байхгүй болоод байна шүү дээ. Харин тийм ерөөсөө мөрдөн байцгах хөгжил ажиллагаа бол ерөөсөө бүрэн одоо хурдтай энэ хэргийн араас уйггүй явагдаж байгаа. Яа харахгүй таны асууж байгаа үнэн цаг хугацаа явах тусам эдгээр үнэт эдлийг жижиглээд яргалаа одоо ингээд жижигхэн болгоо ширхэг ширлэхээр нь одоо гадаад руу гаргадаг арга замаараа гаргаад бас худалдаа болоод өөр үнэт эдлэл болгоод бас борлуулалтын зах зээлд оруулахыг бол одоо бид нар мэдж байгаа. Ерөнхийдөө яг энэ хулгайлсан одоо 8 тонны үнэт одоо ойролцоогоор 88 сая доллараар одоо үнэлэгдэж байгаа эрдэнсийг яг бодит оригинал хэлбэрээр нь зах зээлд нийлүүлнэ гэдэг бол маш эрсдэлтэй хэн болгоны хийж чадахгүй ажил учраас ерөнхийдөө цаг хугацаа явах тусам энэ бүтээлүүдийг бүтэн олоод ирнэ гэх магадлал бол багасч байгаа нүнэ. Эдгээр дээрэмчин хулгайч нар чинь яг юу хулгайлахаа яах ийхээ сайн мэдчихсэн байна гэдэг чинь энэ музейд урд нь бас ээж янз янзын судалгаа нөхцөл байдалтаас биеэр танилцж ирсэн тийм арга боломж байдаг. Гэхдээ яг гэмтэргийн гарсан одоо нөхцөл байдлыг харах юм бол хулгайч нар бол асар өндөр хэмжээний мэдээлэл мэдлэгтэй байгаа нь бас анхаарал татж байгаа. Мөн одоо энэ эдгээр эрдэнэстэй маш ойрхон эсвэл түүний тухай маш сайн мэдээлэл мэддэг хүн эдгээр хүмүүсд бас захиалга өгч одоо гэмт хэргийг зохион байгуулсан байх бас магадлалтай. Бүх талаар бүх таамгийг дэвшүүлээд бүгднгийн мухарлаа шалгахын шалгаа явж байгаа. Нөхөр дарга та нар энэ тухайн үед одоо ажиллаж исэн музейн ажилтан тэр хүмүүсийн одоо гар утсыг шалгаж байгаа юу? Тэнд дундаас мэдээлэл энэ олдож байгаа юу? За асуудал ч юм бол одоо манай захин гэмт хэрэгтэй одоо тусгай бригадууд бол одоо араас нь орчин шалгаад үзээд байж байгаа. Ерөнхийдөө ямарваа нэгэн гэмт хэрэг юм даяарчлагдсан, глобалчлагдсан, техникдсэн одоо энэ үед бол яг харахгүй энэ талыг бол судлаж тогтоох тийм арга технологи одоо янз янзын технологийн дэвшлүүлүүд бидэнд байдаг. Тэгэхээр энэ тал дээр та бүхэн санаа зовхон байхгүй бүх зүйлийг шалгаж байгаа. Та түрүү хэллээ л дээ хэргийн газар дээрээс их олон одоо нотлох баримтууд хураагдаж авагдсан гэж та ярьж байна. Тэгээд энэ дунд чинь ДНХ-ийн шинжилгээг хийгээд одоо тухайн хулгайч нараа тодорхойлох боломж бол байгаагүй юм. За яг юу яасан юм аа тэр доор нь байдаг одоо та бүхний сайн мэддэг монголчуудын хэлдгээр садари гэж яриад байдаг ачаа зөөдөг энэ твшнээс бол яг харахгүй олон тооны одоо тухайн хэрэгт одоо үйлдэхэд хэрэгжилж исэн эд зүйлс дуулах хантаац одоо өөр олон зүйлүүд бол олдсон багшнууд хүртэл байсан. Энэ дундаас ДНХ-ийн шинжилгээг бол мэдээж хийсэн. Яг энэ үеийг одоо хийгдгээс өмнө яг хулгайч нар зүгтахдаа энэ эдмүрийн баримтуудыг садари дотор хийчээд түүнийг шатаах гэж оролцсон. Яг тэр үед гудамжинд байсан хүмүүс тэр хүмүүсээ саад хийсэн учраас тэр хүмүүс бол одоо юмаа шатааж амжилтгүй явсан. Ерөнхийдөө гал тавьсан. Гал энэ бол дор нь утралсан. Тэгээд эдгээр зүйлүүдийг одоо лабораторид явуулаад шинжилж байгаа. Эндээс ДНХ-гийн болон хурууны хээний
одоо тэ нутаг баримтуудыг бэхжүүлээд авчих юм бол нийт Франц даяар байдаг гэмтэргийн мэдээллийн сан ижил төстэй архивын одоо тэ хэргийн түүхүүтэй харьцуулаад ямар бүлэглэлийн ямар хүмүүс ямар хэмжээтэй оролцсон бэ гэдгийг багцаалаад мөрдөн шалгах үйл ажиллагаанд ахицуул гаргах боломж байгаа. Энэ хулгай эргээс болж одоо учирсан хохирлыг ер нь хэн барагдуулах юм бэ? Та энэ дээр нэг хариулт өгөөч. За асуудлын бол одоо янз янзын тамгалд оруулж шалгаж байгаа. Яхааргүй одоо энэ эртний үнэт дийлэл музей одоо Эрдэнэсийн санд агуулгадж байгаа хуучны зүйлүүд бол төрийн өөрийнх нь даатгал болон өөрт нь хамаад харьяалагдаж байж идэг. Тэрнээс биш ямар нэгэн хувийн даатгалын компанид одоо энэ зүйлийг тэдээр даатгаач хэрэг алдах юм бол танаа тэдэг төлнө гэсэн тийм одоо тохирол центр бол байдаггүй. Ягаргүй төр одоо энэ гэмтэрэгт учирсан хохирлтой холбоотой асуудалд бол төр өөрөө хариуцлага одоо үрж байгаа л гэсэн үг л дээ. Манай улсын улс төрийн докторгүй хөдөлгөөнтэй байдлыг ашиглаж гадаад орнууд албаар биднэрийг хооронд нь бужигнуулах гэж иймэрхүү хор гүйлгэсэн юм биш үстэй. За олон тамга байгаа гэж хэлсэн. За энэ тамгууд дундаас хамгийн итгэл үнэмшилгүй хамгийн бага хувийн магадлалтай нь бол аач юм байна. Харин бидний олж одоо тогтоосон зүйлээр бол яхааргүй гэмт хэргийн зохион байгуулалтаа Илдэ Франсаас ирсэн бүлэглэл энэ одоо дээрэм тунгалаг хэргийг ард байгаа гэдэгт та бүхэн дахиад хэлье. За тэгээд өнөөдөр ямар ч байсан та бүхэндээ бас тэ гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажил хэр хэмжээнд явж байгаа талаар ерөнхий тойм жижиг одоо зөвшөөрөгдсөн мэдээлэл та бүхэнд өглөө. Тэгээд та бүхэн орж гараад ойрхон байж тэгээд бид нэр ямар ч байсан шалгадаг барьдаг бүх юм нэг сайхан 50 явуулах цагдаа шүүгүүлэн одоо тэр өргөн сурвалжлага зохион байгуулалтаа гэмт хэргийн бүлэгтэд хэмждэг одоо байгууллагуудад ирж байгаа энэ асар их дарамт шахалт хэвлэл мэдээлэл улс төрийн шаардлага одоо энэ зүйлүүд чинь бидний ажлыг хийхэд нэлээд тэр дарамт болдог учраас та бүхэн тайван хүлээцтэй биднээс одоо тэ ирэх мэдээлэл одоо тэр бүх зүйлийг хүлээгээд тайван байж гэдэг үгийг хэлээд өнөөдрийн одоо мэдээлэл ингээд дуусгая.